Барилгын подкастынхаа шинэхэн дугаартайгаа та бүхэнтэйгээ уулзж байгаа таатай байна. За энэ удаагийнхаа дугаарынхаа зочноор гээд бүхэн өөрийн машин төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцын зөвлөгч архитектор Бацангал Хайгаврын ярилцахаар бэлдсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр Бацангал ах зүйлийн сайн сайхан юу байна? Ямар ажилтаар ажиллаж байна? За сүүлд манай төрийн суулгачны их онцлогтой. Ер нь бол нөгөө төрийн суулгууд бол зорилготой байгуулагддаг шүү дээ, тийм ээ. Одоо юм нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр. Тэгээ энэ төрийн суулгууд бол их онцлогтой давуу тал нь юу гэхээр иргэд өөрсдөө анх цуглаж байгаа. Одоо өөрсдөө байшингаа барих зорилготой юм залуучууд цуглаж байгаа. Тэгээ нэг 11,000 залуучууд нэгдээд сошиалор. Тэгээ анхны уулзалтаа бид чинь нэг 600 оны багтаамжтай заал дүүрэн цуглаж байгаа төрийн бас байгууллага байгуулсан. Тэгээ энэ төрийн бас байгууллагын одоо тэрхүүнээр би чинь 8-9 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээ одоо манай төрийн суулгын гол одоо явуулж байгаа үйл ажиллагаа нь юу гэхээр ер нь анх гишүүдээ бид нэг 4 чиглэлд бүлэг болгосон юм. Ер нь газартай мөнгөтэй байна. Тэгээ газаргүй мөнгөтэй хүн байна. Энэ бол одоо гадаад байгаа монголчууд маань гэсэн. Одоо шууд утгаар нь ойлгоол. Газартай хэрнээ мөнгөгүй хүмүүс байна. Энэ бол шууд утгаар бол гэрээр олон иргэд гэсэн үг байхгүй. Бүр газаргүй мөнгөгүй иргэд байна. Одоо хажуу өрөө төрөөсөлж байгаа залуучууд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид яг энэ чиглэлд энэ 9 жилийн хугацаанд маш олон ажлуудыг хийсэн байна. Газартай хэрнээ мөнгөгүй иргэдтэй бид нэр олон улсын байгууллагын одоо дэмжлэгтэй тийм хөтөлбөрт хамруулад иргэдийг одоо хашаандаа сайхан амьдрах боломжийг бид бий болгосон байна. Газаргүй хэрнээ мөнгөтэй одоо гадаад байгаа иргэдэд зориулаад газраа нэг дороод тогтхон болох боломжуудын төслүүдийг одоо хэрэгжүүлээд явж байна. Харин газартай хэрнээ мөнгөтэй хүмүүс маань яах вэ гэхээр одоо биднээсийн бий болгосон технологийн дагуу нэг юм хамгийн сайн шийдэл байдаг шүү дээ. Өөрсдөө зориулаад бий болгосон. Тэр сайн шийдлээрээ шууд одоо энэ бус хариуцсан компаниудаар байшингаа барих боломжийг олгож байгаа. Тэгээ бус хариуцсан компаниуд гэдэг нь үндсэндээ бид нэг 9 дүүрэг 21 аймаг 330 сумыг одоо ингээд бүсгэж үзэж байгаа. Нийтдээ 360 бусад бид үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Дээрээс нь нэмээд гадаад байгаа монголчууд аварж ажиллаж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бид чинь нэг 30,000 орчим гишүүнтэй 200,000 орчим дэмжигчтэй төрийн бас байгуулах гэж байна. Нэлээд өргөжинд хэлсэн байх шүү, тийм ээ. За тэгэхээр та бид өнөөдрийн ярих сэдв бол мэдээж амны орон сууцны талаар ярина. За тэгэхээр ярилцлагынхаа өмнө одоо амны орон сууцны яг өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Иргэд одоо амны орон сууц бариад маш их гарч байна, тийм. Яг энэ нь одоо ямар шалтгаантай энэ талаараас та мэдээлэл өгөөч. Тийм, ер нь бол яг нэгдүгээрт бол хамгийн түрүүнд энэ баригч орон сууцны шаардлага маань яг иргэдийн бүр 100% төр одоо шаардлагыг хангаж чадахгүй гэсэн. Хамгийн наазах нь агаржуултаас эхлүүлэл тий. Амьдрал эхлээд 2-3 жилийн дотор агаржуулт нь 100% ажиллагаагүй болдог ч юм уу тий. Ингээд иймэрхүү нэгдүгээр тийм асуудал байна. Хоёрдугаарт манайхан чинь нэг орон сууцны тийм удаан амьдрах хүмүүс биш юм шиг. Ер нь ингээд хараад ахаар. Манайхан чинь ингээд хүүхдүүд гадаа тоглоомоор чөлөөтэй. Гадаа бас нэг монголчуудыг залах уу гэж сүлүүд их ярьдаг. Үгүй юм. Аюу их ажилсан хүмүүс юм биш шүү. Тэгээд ажилтсан хүмүүс чинь удаан ийм 4 хоногны дунд байхаар тестгүй юм байна. Тэгээд гарч байгаа шалтгаан нь юусоо хамгийн ихний шалтгаан бол энэ л байхгүй юусоо. Тэгээд хашаандаа гараад бас нэг сайхан амьдрал хашаандаа нэг мод тармаар байна. Хөлөмж хийчмээр байна. Тэгээд нэг сайхан байшмаар амьдрмаар шүү дээ. Энэ амны орон сууцны хаус дизайн каталогийн хувьд бол энэ чинь өмнө амны орон сууцны каталог гэж явж байсан шүү дээ. Энэ амны орон сууцны каталогийг өмнө нь яг энэ иргэн байшин барих гэж байгаа иргэн болгон тэр каталогийг гартаа барьсан байдаг гэсэн. Одоо байшин барихаар л одоо бодож байгаа иргэн хамгийн түрүүнд гартаа барьж авдаг нэг юм одоо нэг зүг шиг тэ нэг юм гарын авлах шиг юм байгаад байна шүү дээ. Тэгээ энэ жилээс энэ хаус дизайн гэж нэртэй нэрийг өөрчлөөд одоо хаус дизайн болж одоо шинжлэгдээд гэсэн үг. Тэгээ энэ барилгын маань одоо 15 жилийн үед зориулаад ингэ гаргаж байгаа. Энэ дээр олон яг одоо энэ нэгсэндөө имплүү өсрүүд гэж хэлж болохоор тийм энэ амны орон сууцны ийм одоо нэг дандаа нэг одоо зүй талаас нь тийм энийг ингэж хийвэл зүг болно. Ингэж хийвэл буруу болоод байна гэдгийг ярьж идэг нэг ийм одоо нэг имплүү өсрүүд байгаад байна шүү дээ тийм. Тэр хүмүүс идэвхтэй оролцохыг тэн дээр нэмээд архитекторууд, инженерүүд энэ чиглэлээр олон жил явж байгаа архитект, инженерүүд одоо зөвлөхүүд, экспертүүд оролцсон. За тэгэхээр одоо иргэд маань амны орон сууц бариад гарах хүсэл сонирхолтой байдаг гэж штэ. Яг тэгээд ингээд амны орон сууц бариад гарах гэхээр яг тэдэнд тулгардаг алдаа дутагдал те. Одоо яг юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа юм уу? Тиймэрхүү зүйлүүд юу байдаг вэ? Тэгээ иргэд юу яадаг? Ер нь бол иргэд хаус барих гэдэг ихээр
миний зөвлөж байгаа юу гэхээр та бүр баг 2 жилийн өмнөөс ийм төлөвлөгөө гаргаж гэж байгаа байхгүй. 2 жилийн өмнөөс яг ямар машин барих гэдэг. Ямар технологийн шийдлүүд байна тийм ээ. Ямар одоо хаусны төрлүүд байна тийм ээ. Одоо ерөөсө хаусыг сүүлийн манайх ингээд аюул бол янзаар нэрлэдэг болооч ингээд Канада хаус одоо ингээд төрөл бүрээр ингээд гой гой нэр өгдөн штэ. Ер нь бид нарт ингээд ирэхээр буруу татдаг. Ерөөсө бид 3 төрөлд ангилж ойлгох хэрэгтэй юм. Нэгдүгээр ерөөсө ердийн суц. Одоо биднээсээ бариад байгаа суцууд байхгүй. Энэний дараа энэ амнаар суцсны одоо нэг юм дараагийн үе шат руу явах цаг нь болсон байхгүй. Тэрний дараагийн үе шат руу явах одоо хамгийн их алхамнууд ерөөсөө эрчимчний хэмнэлтэд амнаар суцсан. Хоёрдугаар ойлголт нь тийм. Гуравдугаар ойлголт нь ерөөсөө пассив суцсан. Ерөөсөө ингээд 3 төрөлд хаагаад ойлгож гэж. Тэгвэл их хялбар бол. Тэгэхгүй ингээд төрөл бүрээр бид ингээд баг одоо халалтгүй байшин дээр тийм бүр тиг идэргээд ярил эн чинь өөрөө худлаач байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг бид нар эхнээс нь зөв ойлгох. Ерөөсөө 3 төрөлд хуваагаад ийм төрөл байдаг юм байна. Тэгвэл бид нар дараагийн үе рүү явж байгаа шууд бид нар харьяач болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо эрчимчний хэмнэлтэд амнарын суцыг бид нэр туулаад тэрэнд амьдрал сураад тэрэнд ч амьдрахын тулд агааржуултаас ахуулаад ингээд хэрэглээгээ удирдахаас ахуулаад аюул бол юм байдаг байхгүй. Энэ бүгдийг сурчаад дараа нь пассив суц руу явал болох гэдэг шүү дээ. Ингэж л явах хэрэгтэй юм. За тэгэхээр хамгийн түрүүнд 2 жилийн өмнөөс төлөвлөх нь юм тийм ээ. За түүний дараагийн алхам мэдээж одоо ямар төрлийн сууцанд амьдрах вэ гэдгээ сонгох нь. Сонгохын тулд тэдгээрийг судлах шаардлагатай болох тийм. Ердийн суцыг бол одоо угаас иргэд мэдээж мэдж байгаа шүү дээ. Тэнгууд одоо эрчим хүчний хэмнэлтэд сууц гэхээр яг ямар сууцыг хэлээд байна вэ? Энэ талаараас иргэд маань сайн мэдэхгүй байж магадгүй тийм. Тэгэхээр энэ дээр дэлгэрүүлээд бас тайлбарлал. Эрчим хүчний хэмнэлтэд сууц гэдэг нь ерөөсөө одоо хамгийн бага дулаалдаг баг тийм. Маш өндөр битүүмжлэлтэй. Одоо юугаар бол яриул одоо бид нэг юм эсийн утал тахтай өмсдөг шүү дээ тийм. Ингээд үйл болохоор ерөөсөө шууд утгаар хийж ажиллаж эсийн худалтай. Эсийн худлыг хүн ингээд зүгээр шууд угуулчвал тэр чинь ингээд завсар зайхаар салхи ороод ингээд яг өмссөн утга нь ойлгохгүй шүү дээ. Тэгээд тэр чинь өмсөхийн тулд ингээд маш сайн ороолтоор ороод ингээд тийм маш сайн ингээд өлөө битэмжлээ тийм ингээд тэгээд ингээд эсийн худал руугаа хийхээр ингээд яг ингээд гоё орноо да ингээд ямар ч одоо салхи хийхгүй гэсэн. За тийм учраас хүнтэй өмд юу чинь ингээд бас ингээд битүү шууд ингээд салхи хийгээд ахаар юм өмсдөггүй шүү дээ бид чинь ингээд доктороо цамцаа хийгээд ингээд тэнд чинь ингээд бүгд ингээд бүслэх хүртэл бүгд явтын шүү дээ дээрээс нь дахтайлаа яаж өмсөх үү гэдэг тийм ингээд ерөөсөө яг иймэрхүү шууд зарчмаар бид ойлгож байна эрчимчний нэмэлтээр барилга гэдэг. Тэгэхээр ерөөсөө дээрээс нөгөө одоо дээвэр буюу тийм нөгөө сайхан дулаахан малгай лавузан малгай төстэй малгай тийм ямар малгай гэдэг тэр дулаалдах малгайгаа тавьсантай яг гэж хэлдэг. Бид энэ утгаар ойлгох илүү ойлгомжтой байна. Тэгэхээр яг эрчим хүчний хэмнэлтэд барилга гэдэг за яг инженеэр ингэж ойлгож болох юм тийм. Яг гол технологи нь юу юм бол? Ерөөсөө гол технологи нь ерөөсөө маш сайн дулаалгадаг гэсэн. Одоо ердийн сууцнаас бүр 3 дахин илүү дулаалгатай байна гэсэн ойлголт шүү дээ. Маш инженеэр ойлгох юм бол. Тэгэхээр одоо ердийн сууц чинь бол нөгөө юу байдаг шүү дээ. Бид нэг зуны худалтай өвлжчих гэдэг шүү дээ. Зуны худалтай өвл явах ямар хэцүү илээ тий. Тэгээд давхар өмд байхгүйгээр ингээд тэгээд нэг өвлийн хүрт гэсэн чинь нэг юм нэмхэн өдөн хүрттэй нэг юм одоо тэр нэг юм одоо юу байгаа шүү дээ. Өвлийн хүрт гэсэн чинь ингээд яг ирсэн чинь яг өвлийн хүн юм шиг тий. Биш юм шиг тэгээд нэг юм хэцүү юм даарч ингээд өвлж гэдэг шүү дээ. Яг л тэрс ердийн сууцаа бид тэр чинь ингээд юу яхахын тулд нөгөө дотор хүмүүс маань өөрөө маш их эрчим хүч ялгаруулж иж одоо маш их тийм ирч хүчтэй баг ийм халуун шатсан хүн байж тийм хувцастай үйлчнүүд шууд утгаар нь ойлголт. Эрчим хүчний нэмэлтээр барилга гэдэг маань маш сайн одоо дулаалсан байх нь битүүмжлэлтэй тийм. За тэгвэл бас дараагийн ойлголт түрүүний хэлсэнчлэн нөгөө пассив барилга гэдэг байгаа тийм. Энэ нь одоо бүр дээшлээд бүр өндөр түвшинд очих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр пассивын тодорхойлолт нь юу вэ? Пассив барилга маань өөрөө ерөөсөө одоо эрчим хүчний нэмэлтээр барилгын дараагийн ойлголт байхгүй. Бүх юм дүрмтэй гэсэн үг. Одоо бүр зурслаас авахад бүх юм яг тийм тусгай журмын дагуу дүрмийн дагуу одоо баригддаг ийм технологи пассив хаус гэж. Тэгээ үндсэндээ одоо нараар одоо сэргийгдэгч хүчээр одоо асуудал 100% шийдэх чадвартай ийм технологи. Тэгэхээр нөгөө дулаалгач нь дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Тэ илүү эрчим хүчний нэмэлтээр барилгаас одоо надад 5 дахин ч юм уу тий. За зам тохиолдолд 1 дахин ч юм уу тухайн одоо нөгөө байршлах шалтгаалга байна. Аюу мөх юм маш нарийн байхгүй. Нарийн одоо дүрмтэй тийм л одоо шийдлийг пассив хаус гэж.
За иргэдийн төвшөнд ерөнхийдөө одоо энэ гурван төрлийн сууцны те алийг нь илүү сонгож амьдрах одоо барих байгуулах боломжтой байгаа бол энэ талаар нь судалж яваа та. Тий, ер нь бол иргэд ингэж байна. Эрчим хүчний нэмэлттэй барилгыг ерөөсөө мэддэг бол одоо 2-3 жил болж штэ. Ердийн сууцыг л бид аль дээр үесээ янз янзаар бариад ирлээ штэ. Тий. Пассив одоо сүүдэд бид нар пассив сууц ямар ч одоо халаалтгүй байшин гэдэргээд хит их тэрлүү шууд бүгд шуурах гэж байна. Тэрлүү орох одоо тэр үртгийг төлөх чадвартай хүмүүс нэхлээд явах хэрэгтэй. Тэрний наан бид нар нэг шинэ үеийг эхлүүлж штэ. Одоо дараагийн үе эхлүүлж байгаа учраас тэрлөө бид бас ааж мааж марах хэрэгтэй. Ингээд энэ ч нэг өсөлтийн үе зам руу яваад штэ. Бид одоо энэ ердийн сууцаас салах цаг нь болцсон юм байна. Тэгээд бид эрчим хүчний нэмэлттэй барилгаад амьдрах юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайжруулалтыг үе шаттайгаар хийжтэй гэсэн үг байна шүү дээ. Ердийн сууц чинь бол магадгүй зарим нь хасахтай тийм ээ. Зарим нь одоо эрчим хүчний 10% хүртэлх хувийг одоо хангадаг бол эрчим хүчний нэмэлт барилга чинь 50 хүртэлх хувийг хангана гэсэн үг байна. Пассив болоод ирэхээр бүр 95 хүртэл тийм ээ. Бүр 98 хүртэл хангах нь шүү дээ. Инхээр ойлгомжтой гоц. Тий. Тэгэхээр энийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй манайхан сүүлдээ шууд пассив байшин барина гэдэг ойлгоод байна. Энэ чинь бас маш том алдаа хийж байгаа. Нөгөө бид нар ч нэг Канада технологид сайхан технологи оруулж ирээд тэгээд Канада биш манайд ороод болсон шүү дээ. Канада ч юм уу манайд ч юм уу тэгээд ингээ байхгүй болсон шүү дээ. Бүр нөгөө нэг ойлгохоо байлаад тий. Яг ийм болгож болмооргүй. Яагаад гэвэл яг энэ амны суусан салбарт ажиллаж байгаа яг энэ чиглэлдээ нэг энэ ч нэг жоохон шинжлэх ухаанчаар илүү ингээд хүмүүст ойлгуулах гээд энгийн байдлаар ойлгуулах гээд ингээд хичээгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол энэ чинь тэд шиг цөөхөн шүү дээ. Иргэд хэрвээ ингээд пассив барилгаа шуураад эхлэх юм бол ингээд шуурган давтаа тэгээд бүр байхгүй болно шүү дээ. Тэгэхээр бид энэс нь аль болохоос сэргийлээд тэрийг одоо энэ бидний каталог дээр илүү нөгөө ойлгуулахыг бас хичээсэн маш энгийнээр. Бид ингээд нөгөө хит их нөгөө онлайн талаас нь ч юм уу хитрхийг ингээд тэр талаас нь ойлгохыг иргэд ойлгохгүй юм ойлгохгүй болохоор шууд өөр хэрэг хийж эхэлдэг шүү дээ. Манайхны давуу тал нэг тэр байна. Ойлгочвол тэрийг яг зөв юм. Тэгэхээр энэ дээр бид нэг амны сууц барих зөвлөмж 21 дараал гэдэг юм болсон байж байгаа. За. Энэ 21 дарааллын дагуу цаашаа ингээд ерөнхийдөө каталог маань ингээд тэр чиглэлийн хүмүүсийг илүүдлэхөөр оруулж тайлбарлуулж маш энгийн байдлаар та нар тайлбарлаад өгөөч гэдэг байдлаар хүргэжлээд явсан байж байгаа. Тэгэхээр ер нь бид эхлээд одоо шинэ үеийг эхлэх гэдэг нь шүү дээ. Шинэ үеийг эхлүүлээд бид нар алдаа хийж болохгүй байхгүй. Эхнээс нь маш ойлгомжтой. Тэгээ эхнээс нь зөв дараалал хийгээс сурчих юм бол энэ одоо тийм хэцүү зүйл биш байхгүй. Манай төрийн суулгын гол нөгөө хүмүүст зааж сургаад байгаа сургууль мал зохион байгуулаад байгаа ойлгох хичээгээд байгаа юм чинь юу гэхээр тэр зөв дараалалаар нь барай сурч байгаа байхгүй. Тэр дарааллын дагуул зөв хийчих. Тэр дарааллын нэг л орхиул тэгээд буруулчих байхгүй. Тэгэхээр тэр дараалал маань одоо энэ амны орон сууц каталогт маань эхнээсээ дуусла одоо амны орон сууцыг яаж төлөвлөхөөс эхлээд дуусах хүртэлх бүх дараалал байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр иргэдэд очиж байгаа давуу тал маань ямар давуу тал вэ? Ер нь бол эн чинь нэг хамгийн анхны одоо гарын авлага шүү дээ. Гарын авлага дундаа бүр илүү тодорхой энгийнээр ингээд танд хэлд ойлгуулчих. Жоохон ийм сэргэлэн хүн бол баг энэ каталогийг барьж чаад өөрөө байшин гаргаж байгаа байхгүй. Тийм хэмжээний ойлголтыг авчихна гэсэн үг. Хамгийн ойлголт нь зөв байх юм бол тэр хүн юу хийхээ, яаж хийхээ мэднэ гэсэн үг шүү дээ. За каталогт маань ер нь яг та ингээд дурдаад хэлвэл ямар одоо юунууд орсон байгаа, ямар нийтлэлүүд орсон байгаа. Амны орон сууцны чиглэлийн мэргэжилтнүүд нийтлэл бичиж иргэдэд одоо тий анхаарчдын мэдлэг өгөх зорилгоор нийтлүүлсэн байгаа шүү дээ. Одоо миний харж ирсэн хамгийн эхнийх нь бол санхүүгээ төлөвлөхөөс эхлээд тий. Ер нь юу байсан байж байгаа. Хүмүүс нэг зүйлийг ерөөсөй ойлгохгүй байсан. Санхүүгээ төлөвлөхгүйгээр шууд газар шуурны ажил шууд газар авах суурь хийхээс л ерөөсөй байшин барих нь гэж ойлгоод яваад байдаг гэсэн. Хамгийн чухал юм ерөөсөө санхүүгээ зөв төлөвлөх. Тэгээ санхүүгээ зөв санхүү төлөвж эхлэхээс эхлээд ямар зардалууд гарах вэ гэдгийг тодорхой болгоод ингээд дараалал үүсгэх юм бол тэр зардалуудыг хэмж болдог аргууд нь байна. Тэгээд ямар төрлийн зардалууд гарах нь тодорхой гэхээр ямар төрлийн ажил хийх нь тодорхой байж байгаа. Тэгэхээр бид нэр хамгийн эхлээд одоо хүмүүс шууд зураг хийхээр бас хүмүүс ойлгохгүй байна. Тэгвэл санхүүгээ бэлтжүүл зураг хийж чадах нь байна. Тэрний өмнө бэлтгэл ажлууд гэж хийж чадах нь шүү дээ. Тэгээ санхүүг төлөвлөг учраас тэр бэлтгэл ажлуудаа ингээд хасаад зураг хасаад тэг ингээд
тэрийг зардал хэмжинэ гэж ойлгоод байгаа. Гэтэл эсвэргээрээ хүмүүс нэг том алдаа гараад байгаа юм гэхээр шууд суурь хийгээл ингээд эхэлчих юм бол тэр өмнөх зардлуудыг хэмжлэе гэж ойлгоод байх. Тэр зардал нь үндсэндээ тухайн барилгын үндсэндээ 3% л эзлэнэ. Тэгээ тэр 3%-ийг хэмжлээгээд баг 10 дахин илүү зардал гаргацсан байдаг. Ерөөсөө л ялгааны. Тэгвэл та санхүүг төлөвлөлээд яг юу хийх ингээд дараалал нь хийгээд явах юм бол харин тэр нөгөө 10 дахин илүү байснаас илүү бүр дахиад 10 дахин илүү зардал хэмнэх боломж байна гэсэн. Ерөөсөө хоёр дахь байдаг шүү дээ. Нэг бол та өөрөөсөө ингээд мэдгүйгээр маш олон зардлыг гаргах чинь. Төлөвлөгөө ингээд маш олон илүү материал авчихна. Зардал гараад байдаг шүү дээ. Ядаж нөгөө хүн ажил хийж хүмүүс хоол идэх гэдгийг л тооцоогүй явж байдаг шүү. Тэр чинь хоолчны ихшил бас яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж хийх юм уу эсвэл энэ зарлаа хэмж хийх юм уу гэдэг ийм хоёр л юм харагдаж байна. Тэгэхэд бол ерөөсөө санхүүг төлөвлөхөөс эхлүүлээд тэг ингээд ажлаа яаж зөв дараалал хийх вэ гэдэг ийм аргууд байж байгаа. Энэ бид нэгэд оруулсан дараалал маань ерөнхийдөө ингээ байшин болгон дараалал гаргана гэвэл энэ чинь маш олон юм хийх болчихно. Тэгэхээр бид нэр ерөнхийд нь гаргасан байж байгаа. Энийг хүмүүс илүү өөрийнхөө барьж байгаа байшин тохируулаад дарааллаа ингээд өөрчлөөд тийм ээ. Тэгтээ энэ үндсэн дараалал чинь ер нь бол одоо зүгч гэсэн үг шүү дээ. Ложик гэсэн үг байхгүй. Ийм л юм байж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийн одоо жишээ нь ингээд агааржуултыг иргэд ерөөсөө мэддэг байхгүй. Агааржуулт юу хэрэгтэй ч юм хэрэггүй юм. Таваа хийчих тэгээд гол юм наваа хийчих. Нөгөө байшин ч амьсгалах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр амьсгалах тэр нөгөө тэр дотор орж агаарч хүн амьсгална шүү дээ. Тийм юм уу болгочих юм бол энэ нөгөө байшин ч бас болохгүй. Тэгэхээр яг тэр чиглэлийн мэрэгжлийн хүмүүс нь энд агааржуулт чинь юм байх хэрэгтэй. Ер нь бол агааржуулт гэдэг ийм нүсэр юм байдаг. Гэхдээ та энэ хамгийн энгийнээс нь эхлээрээ эндээс нэхэд ойлгоод тэр өөрийнхөө байшин тохирсныг хийгэрээ гэдэг ингээд мэрэгжлийн хүмүүс зөвлөд явуулсан байж. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө иргэдэд маань зориулсан маш их мэдээлэлтэй зүйл болсон гэж миний хувьд харж байна л да. За тэгэхээр одоо нөгөө мэрэгчлүүдийн орсон мэдээлэл зөвлөгөөнөөс гадна яг нөгөө хаус нэгдэ маань метр квадраттай хаус нэгдэ маань загварууд байгаа шүү дээ. За тэд нар нь одоо хэдэн метр квадратаас эхлээд хичнээн метр квадрат хүртэлх ямар төрлийн хауснуудын мэдээлэлд орсон байгаа. Мөн тодорхойлолтын дээрээс нь одоо план зэрэгүүдийн талаар та бас нэг товчхон тайлбарлаад өгөөч. Тэгээ. Энэ одоо бид нэг юу яаж байгаа 80 м квадрат хүртэл. Тэгээд 80-аас 150 м квадрат, 150-аас 300 м квадрат. Тэгээд тансаг зэрэглэлийн хаус гэдэг ингэ явчихж байгаа. Энд чинь бас л ялгаагүй ингээд нөгөө бид өөрсдийн хэрэгцээгээ тааруулаад ингээд 80 м квадрат хүртэл төлөвлөж болдго юм байна. 80 м квадратаас илүү болоод ирвэл ингээд нөгөө байшин ч илүү нөгөө одоо төлбөрийн одоо санхүүгээ маш сайн төлөвлөсөн хүмүүсийн хийх шийдлүүд явждаг гэсэн. Бид яг өөрсдөө тохирсон санхүүдэд тохирсон тэм шийдлүүдийг бас хийж болно гэсэн юм шийдлүүд явж байгаа. Энэ одоо орсон 80 м квадрат хүртэл одоо хаусны загварууд нь болохоор одоо энэ дээр ингээд явж байгаа тийм ээ. Тухайн одоо ингээд хамгийн ихнийх дээр нь тайлбарлая л да. Энэ 80 м квадрат эхлэхэд ингээд тодорхой тайлбар нь явж байгаа. Тэгэнгუთ энэ 80 м квадрат загварын бидний ийм одоо сэтлэг өгдөн штэ. Хүмүүс ингээд барилгын зурцтай болохоос өмнө эскиз зураг гэдэг юм маш сайн хийх хэрэгтэй. Тэр эскиз зургийн одоо сэтлэг өгж байгаа. Тэгэхээр энэ үнэхээр таалагдчихвэл энийг өөрийн болгоод яг өөрт хэрэгцээтэй тэр орон зайгаа одоо байршлын одоо дахин төлөвлөх нь штэ. Дахин төлөвлөд мэрэгжлийн хүнтэй суужгаад энийг өөрийн болгож авах. Ингээд энэ мэтлэг ингээд одоо зүйл орж явсан байж байгаа. За түрүүний таны хэлсэнчлэн нөгөө нэг төлөвлөгөөн дээр нэмээд одоо иргэд маань нөгөө ашиггүй талтай ихтэй амны оросоо зэфэрсэн байдаг тийм ээ. Одоо хаус гэд ярангуут л ерөөсө 2-3 давхар гэж тооцдог шүү дээ. Тэгэхээр ерөөсө ашигтай талбайтай хаус одоо хийхийн тулд одоо юун дээр анхаарах хэрэгтэй болов? Одоо бид хэд нэг зүйлийг энэ хугацаанд илүү ойлгосон. Иргэд ингэдэг шүү дээ. Анх хаус гэдээ ойлгохоор 2-3 давхар тийм тансаг гой чамин ийм байх нь гэд ойлгохдоо шууд утгаар нь ойлгочихгүй. Яг энэ миний хэрэгцээнд ямар хэрэгтэй гэдгийг ойлгоогүй шууд утгаар нь ингээд олон хаусууд барьсан хүмүүс байна. 3 давхар хаус барьсан. Тэгээд 3 давхартаа гарч үзээгүй 2 жил болж байгаа гэдэг чинь хайрын өлөдлөхөд тий. Тэгээд танаа тэр 3 давхарт юу байгаа гэхээр новшоо агуулга болгочихсон. Тэр үндсэндээ новш бол нэг тэр харан хуруунд эсвэл нэг тэр чинь дугуй муу ингээд янз бүрийн хог л оолж байгаа гэсэн үг шүү дээ. Толгой дээр болоод байгаа. Тэгэхээр бид нэг
яг өөрт хэрэгцээтэй тэр орон зайг төлөвлөхөд үндсэндээ нэг юм тодорхой жишээ харагдаж байгаа. Манай энэ төслийн сургалтууд дээр харагдаж байгаа. Хүн ингээд 80 м² хүртэл 3 өрөө унтлагын өрөө төлөвлөнө гэдэг нэг юм үндсэн юм одоо нэг юм юу байгаа даа шүү дээ. Стандарт маягийн байгаа даа шүү дээ. Тэгэнгუთ тухайн хүн яг өөрт хэрэгцээтэй ингээд хэрэгтэй тэр м²-ыг төлөвлөхөөр бүр 65-д 3 унтлах өрөө багтааж чадчих шүү дээ. Тэгэхээр 18 м²-ыг тий 15 м²-ыг хэмжлэх гэсэн үг байна. Шаардлагагүй орон зай хэмжиж байгаа. Тэрийг одоогийн зах зээлийн өртгөр болоод үзвэл 30-40 сая төгрөг хэмжиж байгаа. Энэ яг өнөөдөр биднэрт хэрэгтэй байгаа шүү дээ. Бид эндээс л эхлэх хэрэгтэй. Тэр шаардлагагүй орон зай яг өөрт хэрэгцээгүй тэр зүйлсийг төлөвлөж хамгийн их тэнд мөнгө төлөөд дараа нь тэр нөгөө ашиглалтын зардлыг тэнд төлж амьдрах шаардлага байгаа мөнгө гэдгийг болгох цаг болсон байна. За тэгэхээр амны орон сууц одоо барих гэж байгаа иргэд маань зориулсан одоо юм хавс дизайн каталог маань гарсан байна шүү дээ. Тэгэхээр та одоо яг одоо ингээ уран далааны цаг болоод одоо иргэд манаас амны орон сууц барихаар төлөвлөж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр иргэд энэ одоо каталогийг худалдаж авснаар ямар мэдээлэлтэй үлдэх вэ? Тэр талаар та бас тайлбарлаж өгч. Ер нь одоо иргэд одоо хувийн сууц бариад тий амны орон сууц бариад ингээд амьдрахтаа ер нь хамгийн түрүүнд одоо хүмүүс бодож эхэлдэг болж байна. Нөгөө ашиглалтын зардал тий дараа нь амьдрахад тав тухтай байх уу гэдгийг бодож эхэлж байна. Өмнө нь юу юуг л нэг юм одоо маш барьцдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо тэр нөгөө тав тухтай байх дараа нь тэр нөгөө байшин дотор хүн чинь амьдрахад нэг юм гоё алсахлын өндөрж амьдрах хэрэгтэй байна л да. Тэр зүйлийг мэддэг болчихж. Тэгээ хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй одоо маш олон иргэд байна. Одоо өдөрт над руу ингээд маш олон дуудлага ирж байна. Өдөр нутаг тий ингээд бүр суран даяар ингээд хүмүүс байшин барьд амьдрах л тийм байшин хашин дотор байшингаа сайжруулах гэдэг аягүй олон асуудлуудыг ярьж. Би тэрийг нэг дуудлага аваад өдөржин дуудлага аваад өгөх боломжгүй шүү дээ. Тийш. Ер нь надад яг ижил ийм зөвлөх архитектурууд бүх завгүй байна. Тэгэхээр тэр болгонтой уцаар болоод авч чадахгүй мэдээллийг энэ каталогийг барьчих юм бол тэднэрт баг ярьж байгаа юм шиг тийм ээ. Одоо мэдээ зөвлөх мэдээлэлд авчих байхгүй. Хүн зөв мэдээлэлтэй зөв ойлголттой болсон байвал хаанаас яаж эхлэхээ мэдээд шүү дээ. Хин дээр очих те хинтэй уулзгаа мэдээд шүү дээ. Тэгэхээр яг миний зөвлөж байгаагаар бол би хүн болгонтой уулзаа зөвлөө өгч чадахгүй. Харин та надтай одоо энэ надтай адилхан энэ олон жил явсан архитектор инженерүүдтэй уулзаад одоо тэднэртэй бүгдийн нэг дор суулгаж байгаа зөвлөгөө авч амжихгүй шүү дээ тий. Тэгэхээр бүгдийг баг нэг дор суулгаад зөвлөгөө авчих юм шиг энэ каталогийг барайл эхлээд энэ каталог гартаа барьчих. Тэгэл ойлголт авчих ерөөсөө. Эхнээс тус хурц байшин барих бүх ойлголт бүгд байж байгаа гэсэн. Тэг ерөөсөө хаанаас яаж эхлэхээс ахвал ингэ бүх мэдээлэл нь энэ дэр байж байгаа. Энэ нөгөө өмнөх одоо каталогуудыг бодвол энэ илүү нөгөө сайжруулах шинжилэлт хийсэн тийм. Өмнө нь яг магадгүй хүмүүс ингээд яхаар бүрэн нөгөө нэг бүр ярилцж байгаа юм шиг ойлголтыг авч чаддаг байсан ба. Би бол энэ дээр ихтэй хэлнэ. Та яг ингээд надад ярилцж байгаа юм шиг тэр инженерүүдтэй зөвлөхүүдтэй энэ инфлюенсерүүдтэй ярилцж байгаа юм шиг одоо мэдээлэл зөвлөгөө мэдээлэлд авчна. Иргэдэд зориулсан хамгийн энгийн ойлгомжтой хэлээр нийтлэлүүд маань бичигдсэн байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр иргэд бол яг ярилцж байгаа юм шиг мэдээлэл авах нь шүү. Ер нь бол энэ инженерүүд архитектур чинь тэр бол хүмүүс хүнтэй уулзаад ингээд нээлттэй ярилцдаг хүмүүс биш шүү дээ. Ингээд өрнөс юм руу төвлөрөө сууж ярих завгүй тэгээд тэг чинь нэг ярих чадвар маш бага сурсан хүмүүс. Харин бичиж үл чадна. Тэгэхээр энд ингээд тантай ярилцж байгаа юм шиг бичигдсэн байж байгаа учраас та энийг л хамгийн түрүүнд барьчих. Тэгээд дараа нь одоо тэр мэшлийн хин дээр очихвол та өөрөө мэднэ гэсэн үг шүү дээ. Ийм л юм байж. За ингээд амны орон сууцны талаар хэрэгтэй зөвлөгөөг одоо иргэдтэй зориулсан хүргэхээр ирсэн Бацангил ахта маш их баярлалаа. За цаашдаа ажил хөдөлмөр мөртөл нь өндрөөс өндөр амжилттай хүсье маш олон иргэдэг одоо өөрсдөө нь хүссэн загварын амны орон сууцтай болоход нь туслан ажиллаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд намайг ураад ингээд бас авчираад тий ярилцсан баярлалаа. Тэгээд би нөгөө энэ каталогийг бас ингээд хүмүүст тайлбараад өгчихсэн гэж бодож байл бас. Энд чинь бас ингээд зориод тийм ээ олон хүмүүс энд оролцоод ингээд бид нар ч бас нэг хүний төлөө сэтгэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Танд л зориулж тэр үгийг хэлж байгаа учраас энэ каталогийг таад нэг хамгийн түрүүнд гартаа барьчаарай тий. Тэгээд ханаас эхлэхээ та өөрөө мэднэ. Энэ танд хэлээд өгнө. Тэгээ баярлалаа. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа уулзцгаая. Каталогийг Neumann Good Price
оргил худалдааны төвийн сүлжээ дэлгүүрүүд, барилгын сэтгүүлийн редакц, интерном, Majestic, аз хур номын дэлгүүрүүд, Монгол шуудан болон түгээмэл шуудангаар захиалах боломжтой. Дэлгүүрийн мэдээллийг 70 11 33 33 91 тэг 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 2 33 дугаараас лавлана.